Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, соёлтой өнгөлөг хот подкастын маань ээлж дугаар эхэлсэн байна. За, өнөөдрийн зочин бол Мортон резиденсийн борлуулалт маркетингийг хариуцж ажиллаж байгаа Ганж Жаргалыгаа урьсан байгаа. За, ингээд ер нь бол яг юм барилгын компани барилгаа сөөхтөө хүлээлгэж өгөх процесс тий. За, борлуулалтын явцад манай энэ сөөхийн тухай ойлголт нь хэр байгаа юм бэ гэдэг талаас нь би Ганжаагаа урьсан байгаа. За, тэгээ Ганжаагаа танилцуулаач өөрийгөө. За, намайг Ганж Жаргал гэдэг. Урьж оролцуулсанд баярлалаа. За, тэгээд барилгын менежмент мэргэжилтэй. За, яг барилгын салбарт бол борлуулалт, маркетинг, төслийн менежмент гэдэг ер нь 10 гаруй жил яг салбарт ажиллаж байгаа юм хүн байгаа. За, одоо л яг Мортон резиденс төслийн буюу F's Construction компани маркетинг борлуулалтыг хариуцсан ажиллаж байна. За, би бас урилга хүлээж авсанд маш их баярлалаа. F's Construction компанийнхаа тухай бас ярив те. Тэгээд Мортон резиденс төслийнхаа тухай бас мэдээлэл өгөөч. Ер нь бол миний асуулт ер нь тийшээгээ илүү түлхүү уялдах учраас. За, манай F's Construction компани болохоор 2012 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 14 жилийн ойн болж байна. За, манай компани хувьд F's Group буюу одоо энэ жил 30 жилийн дохиож байгаа F's Group-ийн барилгын салбар компани байгаа. За, хүмүүсийн сайн мэддгээр ер нь бид хэд өөртөө бас бахархаж ярих дуртай нь бол Мортон цогцлбор гэдэг 19-ийн хуучнаар 19-ийн одоо нэг шар байруудыг дахин төлөвлөлтийн хамгийн анхны төслийг хэрэгжүүлсэн ийм компани байгаа. За, одоо бол ингээд Мортон резиденс төслийнхөө одоо дөнгөж сайхан 25 онд одоо улсын комиссад ашиглалтанд оруулж өгөөд ингээд бидний хувьд бол 8 дахь бие даасан төслийг хэрэгжүүлсэн ийм компани байгаа. Тэгээд зураг төсөл, барилга угсралт, үйл хөдлөл хөрөнгөний менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм компани. Зөв. F's Construction-ыг ингээд зөвлөх үйлчилгээ ч юм уу. За, ер нь бол энэ сүүхийн менежмент дээр яаж авч явах уу гэдэг ингээд ийм төслийнхэн тухай ингээд ийм танилцуулаад тий уулзалт хийж хахад харьцангуй ингээд миний уулзж исэн барилгын компаниудыг бодвол илүү юм ёс зүйтэйгээс гадна харилцагчдын худалдаа авагч нарын аягүй тийм дээдлсэн юм шиг тийм мэдрэмж надад төрж исэн л доо. Борлуулалтыг хийж явах явцад за энэ нөгөө нэг юм хөрөнгөний менежментийн талаас энэ сүүхийн менежмент талаасаа гэдэг юм худалдаа авагч тал ер нь мэдээлэл бас хэр байд юм бэ. Одоо яг ингээд энэ дахин төлөвлөлтч байсан тий. Одоо ингээд тийм орон сууцны хотгонч байсан тий. Энэ талаас нь ойлоо ярилцъя. Сүүхийн менежментийн талаар ойлголт бол маш тутмаг гэж би бол харна. Зүгээр сүүхийн төлбөр хэдвэл гэж асууна. Төлбөр дээр акцент өгнө. Тэгтэл сүүхт яг юу орох вэ? Сүүх одоо яг юу хариуцах вэ гэдэг талаараа ойлголт жоохон дутагдaltaй. Тэгэхээр тэр ойлголтыг ер нь сайжруулах чиглэлийн арга хэмжээнүүдийг авах нь айгүй зөв байгаад байгаа. Тийг цаанагддаг. Тэр ч утгаараа манай F's Construction компани хувьд бол нөгөө Мортон төсөлтөө яг зориулаад энэ хотгонд та яг яаж амьдрах ёстой юм бэ? Бид нар нөгөө эрхэл яриад байдаг өөрийгөө ухамсарлагдгүй. Тэгвэл та яг энэ хотод амьдрахдаа ямар одоо дотоод дүрм журмаар одоо амьдрах юм бэ гэдэг тийм гарын авлагыг бас боловсруулсан. Тэгээд одоо тэрийг хүмүүстэй тараагаал одоо тэр ажлууд хийгдээд явж байна. Одоо ашиглалтанд ороод хэр удаж байгаа юм? За, 2025 оны 9 сард бид нар улсын комиссад тэрнээс хойшоо айлууд ороод одоо нэг хагас жил гэхэд болох юм уу? Тийм. Миний ээлж нь бол 4 жил гэсэн үг тийм. Зөв. 4 жилийн хугацаанд амьдарч байгаа оршин суугч нар шинээр одоо байрандаа нүүж ирж байгаа оршин суугч нар хооронд ингээд тийм суух байгуулагч гэдэг юм уу сүүхийн нэгтгэл одоо ямар одоо юу акцент ч юм уу тий тэр үзүүлэлт гаргаж. Яг манай хувьд бол нөгөө хотгон гэдэг утгаараа одоо өмнө нь одоо 1-р ээлжийнхээ сүүхтэр нөгөө харилцан тохиролцоод сүүхөө хүлээлгэж өгсөн байдаг. Гэхдээ тэрнээс өмнө бол бид нар чинь нөгөө барьсан одоо тэр гоё барилгаа яг энэ хിവэр нь авч явахын тулд сүүх айгуу чухал үүрэгтэй хагаад идэг. Тэрийг авч явахын тулд бид нар одоо маш их судалгаа хийсэн л дээ одоо бүх одоо хөрөнгөний менежмент одоо хариуцдаг тэр мэргэжлийн байгууллагуудаас үнэ авдаг гэдэг ч юм уу уулзаж тохиролцоод ингээд явсан. Гэхдээ ингээд хойдлын одоо нөгөө 2-р ээлжийн барилга нь өөр сүүхтэй байх, 1-р ээлжийн барилга нь өөр сүүхтэй байх нь дараа дараагийн асуудлууд маш их гарах учраас бид нар одоо 1-р ээлжийн сүүхтэй хүлээлгэж өгсөн. Ингээд бол нөгөө хоорондын нөгөө одоо жоохон маргаан бол байна. Гэхдээ харьцангуй манайхан бол гайгүй. Одоо хамгийн гол нэг тийм ойлгож биендээ хүндэтгэлтэй харьцах одоо нэг тийм нэгдсэн тийм нэг ойлголтоо авах нь чухал. Тэн дээр бол нөгөө барилгын компанийн хувьд бол тэгэл шаардлагатай гэдэг юм уу одоо боломжтой арга хэмжээг аваад явж байгаа.
Одоо яг хөө ингээд илүү борлуулалтын менежерүүд те ер нь борлуулалтын хүмүүс одоо оршин суугч нартай илүү их тулдаг шүү дээ. Тэгээ нэг ганц нэг таньдаг хүн болохоор те. Тийм тэгэхээр одоо нийтлэг одоо худалдаа авагч талын хүмүүсээс одоо ямар асуудлуудыг илүү голчилж одоо асуудал дэвшүүлэх те. Эсвэргээрээ бас ингээд ийм худалдаа авалтанд нөлөөлсөн хүчин зүйлсүүд нь одоо жишээ нь юу байж? Одоо яг ашиглалтанд орсны дараах борлуулалт, ашиглалтанд орохоос өмнөх борлуулалтын нөгөө асуултууд нь өөр, хандж байгаа хандлт нь өөр байгаа гэсэн. За тэгээд нөгөө нэг ашиглалтанд орсны дараа бид нар чинь нөгөө нэг тодорхой хэмжээнд нөгөө нэг өөрсдөө цэвэрлэгээ үйлчлэгээ сөөхө хариуцж явж байгаа, сөөхөд хүлээлгэж өгч байгаа. Сөөхөд хүлээлгэж өгснөөс хойш сөөх одоо нөгөө яг нөгөө жигдрэх хугацаа гэж байгаа. Тэр хугацааны явцад одоо л харьцангуй гайгүй. Тэр хугацааны явцад бол одоо цэвэрлэгээ үйлчлэгээ муу байна, ингэж ингээл шууд нөгөө барилгын компани руугаа хандах юм бэ, тийм бэ гэдэг асуудлуудыг зөндөө тавьдаг. Тэгэл та тэгэл явж байгаа. Тийм. Яг оршин суугч нарын нийтлэг ийм ойлголтыг муу байгаад байдаг л да. Тийм. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь та нар одоо ийм гарын авлага гаргасан чинь миний хувьд бол амар тийм гоё байгаа хгүй юу. Одоо ингээд би нэгээс ингээд тийм онцолж харуулмаар байна л да. Манай одоо аясгал компани жишээ нь ингээд менежмент үзүүлж байгаа төсөл болгон дээр ингээд тийм гарын авлага гаргадаг. Тэгээ энэ бол ингээд тийм зургийн хэлбэртэй байгаа нь хүртэл айгу тийм маш ойлгомжтой. Тийм. Энэ дээр одоо жишээ нь дэлгэрүүлээд ярил хоёлаа. Тийм, энэ болохоор түрүүний нөгөө ярьсан хүмүүс нөгөө эрхээ мэдээд байдаг, үүргээ мэддэггүй. Тэгэхээр тэрийг нь таниулах. Тэгээд яг энэ ямар материал нь хүртэл наачин байгаад байгаа. Яг ямар материал ашигласан. За тэгээд хогоо хаана хаягын хүмүүс одоо сүүлийн үед манай хотхон гэлтгүү одоо байр сууцанд амьдарч байгаа хүмүүс нөгөө тог тасархаар сүүхийн гүрв дээр тог яач ваа гэж асуудаг шүү дээ. Тэр ойлголтыг засах одоо бодолтой. Тэгэл нөө усын ачаа гэхээр тэр чинь контор хариуцдаг тий. Тэнгүүд нөө сүүхийн гүрв дээр л ингээд байдаг. Тэгэл тэр одоо ойлголтыг засах зорилгоор тэгээд энэ нотхныхоо яг бүтэн танилцуулгыг ер нь бол нэгдсэн байдлаар өгөх. Тэгээд ингээд ирэхээр нэгдсэн ойлголттой болох гэдэг айгуу чухал учраас тэр одоо нүүж ирэх явахтаа хүртэл яг юу баримтлах юм бэ гэдэг мэдээлэлүүд нь байгаа гэсэн үг. Зөв, маш гоё. Тэгээ одоо яг ингээд барилгын компаниудаас зөвлөгөө өгөхдөө би бас ингэж хэлдэг л дээ. Ер нь яг ийм хотхныг нь ойлгуулаа. Тэг яг ямар материалаар хийгдсэн юм бэ? За тэгээд дундын өмчлөлийн эд хөрөнгөд чи юу багтаад байгаа юм бэ гэдэг ойлголтыг өгөхгүй болвол хүмүүс дундын өмчлөлийн одоо тэр сүүхийн ашиглалтын төлбөрийг зөвхөн одоо цэвэрлэгийн үйлчлэгээ гэж хараад байгаа байхгүй тий. Одоо ингээд яг ингээд таад маань маш дэлгэрэнгүй оруулсан байна. Хог хаягдлыг хүртэл ингээд оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр танай хотгоны бас нэг онцлог байгаа шүү дээ. Одоо зайсанд хэрэгжсэн тий. Тэнгүүд чинь зайсан ус айгу муутай гэлдэгдэг шүү дээ тий. Тэр асуудлаа шийдсэн байгаа шүү дээ. Яг хоо манай хувьд бол одоо хитрхийн төслийн маркетинг болж байгаа. Гэхдээ манай хувьд болохоор ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нэгдсэн байдлаар суйрлуулж өгсөн байдаг. Нэгдүгээр ээлжин нь болохоор 2022 онд ашиглалтанд орсон. Тэр нэгдүгээр ээлжиндээ бас тусдаа ус цэвэршүүлэгч, хоёрдугаар ээлжинд дахиад өөр ус цэвэршүүлэгч байгаа. Тэгээд манай хувьд бол усны асуудал бол ер нь одоогоор бол гараагүй. Хамгийн гол нь тэрийг нөгөө авч явах оршин суугчид манд фильтрийн солих гэдэг ч юм уу нөгөө л нэг ашиглалт үйлчлэгээ анхаарах нь аягүй чухал байгаа. Барилгын компанийн хувьд бол бидний зүгээс бол одоо хийж чадах зүйлс аль болох ингээд сайхан хийгээд өгч гин. Гэтэл энийг бол барилгын компани мэдээж насан туршдаа авч явахгүй хариуцах хүмүүс нь хүлээлгэж өгнө. Энэ хүлээлгэж өгж байгаа байгууллагатайгаа айгуу тийм гоё ойлголттой, нэгцэн ойлголттой харилцан уялдаа холбоотой ингэж ажиллах нь айгуу чухал байгаа. Бидний хувьд бол ус цэвэршүүлэгч нэгдсэн төхөөрөмжтэй тэгэл нөө таны нөгөө яриад байдаг одоо community үүсгэх тэр боломж болцоог нь одоо олгох зорилгоор төлөвлөлтөн дээр маш их анхаарсан байдаг. За зүгээр наад захын жишээ нь одоо бидний хувьд бол нөгөө нэг цонхоор ингээл сүүргөөд идэв шүү дээ. Тэгэхээр манай хувьд бол тусдаа сүүргөх, дээж өргөх талбай байгаа. За тэгээ сүүлийн үед бол одоо нохотой айлууд тий байна. Тэд нарыг одоо ингээл нөгөө энийг ингэдэг гэл ингээл хүмүүс ингэдэг. Гэтэл чинь тэр тухайн гэр бүлийн айгүй хайртай амтан байгаа. Тэрийг хаан салхилуулах уу? Тэгэхээр зэрэг бид нэр тэр талбайг нь бэлдэж өгсөн гэдэг ч юм уу тий. Маш олон давуу талууд ер нь байгаа. Гэхдээ энэ болгон дээр бидний хувьд манай компани хувьд одоо ингэж бид нар бие бол ганцаараа хийчихгүй. Мэдээж бид нар баг хамт олноороо ажиллаа. Төлөвлөлтөн дээр маш сайн удаан хугацаанд суусны л одоо үр дүн болов гэж боддог.
Би бас яг тэр өнцгөөс би танахыг үрсэн. Яагаад гэхээр одоо яг ингээд ийм төсөл хөгжүүлэлт одоо менежмент яриа л те. За мэдээж нөгөө оршин суугч нар маань ингээд ийм 5 тухтай, ан амтны хүртэл 5 тухтай. За тэр сүүгээ хамаагүй өргөд авахгүй те. Тэгээд энэ болгоныг ингээд шингээсэн төсөл миний хувьд бол одоогоор байхгүй. Тийм тэгэхээр тэр талаас нь би олзуурах та бүхнийг урьж байгаа байхгүй. Фильтр гэдэг ч байгаа тийм. Тэгэхээр ингээд барилгын компани ингээд юм гоё шин санаачлаг гоё ингээд юм концептэнд анхаарад тийм гоё зүйлийг хийчдэг. Маш их өндөр өртөгтэйгээр хийж байгаа. Эргээд нөгөө оршин суугч нар маань авч явж чадахгүй байх. Нөхцөл ингээд бүрдчихэд идэг байхгүй тий. Тэр фильтрийг жишээ нь одоо яаж солих тий тэр нэг хэдийн хугацаанд солих гэдэг ойлголтыг бас тодруулж хэлвэл. Яг нөгөө бид нар чинь гэртээ нөгөө нэг ус цэвэршүүлэгч тавьдаг штеп. Тэгээ тэр нь бас тодорхой хугацаатай байдаг. Ялгаагүй тэр том объектыг цэвэршүүлж байгаа ус цэвэршүүлэгч бол тодорхой давтамжтайгаар фильтрээ солих шаардлагатай. Яг 1-р ээлж 2-р ээлж хоёроо ер нь бол нэг 6 сарын давтамжтай одоо нөгөө фильтрээ солих шаардлагатай байгаа. Тэрийг бол нөгөө оршин суугчд өөрсдөө нөгөө нэг контортойгоо ярилцаад фондны мөнгө байгаа штеп. Тэрнгээрээ нөгөө нэг одоо фильтрээ солих тэр шаардлага контортой тавих ёстой байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө нэг тэр одоо иргэд өөрсдөө оролцох, оршин суугчд өөрсдөө оролцоотой байх л шаардлагатай байна л да. Барилгын компани зүйлс одоо манай компани зүйлс хийх юм а хийжээд байдаг. Усан муухай гараад байх юм бол тэр чинь контортой хэлээд одоо зүгээр сүүхийн групптэй одоо энэ усын ачааг биш очоод уулзаад сүүхийн дарагтайгаа уулзаад контор дээр нь очиж уулзаад ярилцаад ингэх шаардлагатай байгаа. Тэр давтамжаа өөрсдөө бас нөгөө нэг яг өөртөө гэхээс илүү бидний хувьд ч гэсэн тэ нөгөө нэг хэлж ярих тийм хэрэгцээ бол байгаа. Одоо зөвхөн бид нар гэхгүй нөө барилгын компаниудын хувьд за бид нар бол ингээд барьсан гэдэг үнэн бодит мэдээллийг өгөх нь бас аягүй чухал. За одоо сүүхийн дарагтай холбоотой асуулт асууя. Юу вэ гэхээр за мэдээж нөгөө нэг юм ихний ээлжинд ашиглалтанд орсон байранда байртайгаа ингээд нийлүүлээд өгсөн аягүй зөв. Тийм тэрнээс иш бол одоо ингээд энэ тэнд ингээд харж байхад ингээд баг блок болгоноор сүх байгуулсан байна. Тэгээ энэ аягүй буруу. Яагаад гэхээр дундын өмчлийн эд хөрөнгө чинь хэд хуваагдах гэдэг юм тийм тэр дунд чинь яаж хуваагдах юм тоглоомын талбайгаа талаар нь хуваах гэдэг юм яах гэдэг юм тийм. Тэгэхээр та бүхэн энийг аягүй тийм зөв харж яг юм хуучин байсан байгуулагдсан байсан сөөхт нь өгж байгаа нь аягүй зөв байгаа байхгүй. За тэгэхээр тэр хоорондын одоо юм шилжих процесс тий энэ процесс дээр та яаж ажилласан бэ? Маш удаан хэрэгжилсэн. Тэгээ ингээл судалж байгаа юм л да. Мэдээж одоо байгаа сүүх нь одоо хүн болгон одоо өөгөө биш шүү дээ. Өндөгшөд биш. Тэгэхээр зэрэг мэдээж нэг алдаа дутагдaltaй юмнууд зөндөө байгаа. Сайн ч талууд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг аль болох илүү сайжруулахын тулд зөндөө судалгаа хийсэн. Маш олон танай компаниас мэдээлэл судалгаа аваад үнийн санал аваад ингээ харьцуулж үзсэн. Тэгээд яг хуу мэдээж нөгөө нэг гадны одоо нөгөө нэг одоо үйл хөрөнгөний менежментийн компаниудыг авах нь одоо байгаа сөхөөс бүр хэд дахин өндөр үнэлгээтэй. Ус тэгэхээс бүр аргагүй нөхцөл байдалтай. Тэгээд одоо байгаа сөөхөө үргэлжлүүлэх үү яах вэ гэдэг дээр одоо маш их нөгөө боддож бясалгаж байгаа л тэгэл одоо байгаа сөхтөгөө маш их ярилцж ажил за одоо бид нар бол одоо ингээд энэ гоё төслөө ингээд одоо хайран болгочмооргүй байна. Тэгэхээр одоо ингээд та яг яаж ажиллах уу яах вэ гэх нэг мэдээлэл мэдээлэл асуулт хариулт хурал уулзалт гэл ингээд авсан л та. Тэгэл ер нь шийдсэн. Одоо ингээд юм оролцоо гэд хоёлаа ярьж штэ. Тэгэхээр одоо миний хаар бол ямар ч байранд амьдарч байгаа одоо дийлэх оршин суугч нарын оролцоо айгүй муу байдаг. Тийм тэгэхээр барилгын компани одоо танах ингээд юм төрүүлээд ингээд жоохон санаачлаад зохион байгуулад ингээд явж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр тэрэн дээр одоо хүмүүсийн хандж байгаа хандлага хэр итэх оролцоотой байжгаад байсан бэ? Тэгээ тэр нь тулгарч ирсэн асуудлууд нь бас юу вэ? Яг одоо манай оршин суугчд харьцангуй гайгүй зөвхөн зарим нэг юм чинь янз янзэл хүмүүс байгаа. Одоо нэг оролцоо нь дээшлэхгүй хэрнээ шүүмжлэл маш их байдаг юм билээ л дээ. Тэгээ бид нар бол айл болох нөгөө мэдээллийг зөв цагт зөв мэдээллийг одоо зөв давтамжтай хүргэх дээр анхаардаг. Тийм. Ер нь л тийм. Тэрийг одоо жишээ нь ямар мэдээллээр ашиглах уу? Одоо нөгөө Facebook группээр нь тийм. Тэгэл групп дээр нөгөө нэг яг
бидний хувьд манай зүгээс те тусдаа нэг аккаунтаараа тэгэл мэдээлэл өгвөл инглишээр тэглээш ингэх боллоо тех боллоо гэх. Аль болох бидний хувьд бол нөгөө мэдээллийг одоо бүх боломжтой суугаар нь л хүргэхийг хичээдэг. Одоо юу гэдэг чинь лифтэн дээрээ одоо гадна одоо хамаагүй л одоо нэг бүх боломжтой суугаар нь л мэдээлэл өгвөл мэдээлэлтэй байхыг аягүй хичээдэг тийм. Тэгээс тэгээд сайжирнаа. Тийм. Ер нь бол бас харьцангуй гайгүй байх гэж би бодоод байгаа. Одоо яг хоо ингээд ийм community үүсгэх тухай гэд би бас аюу ярьдаг л да. Тэг ер нь бол ингээд юм байна. Оршин суугч нар ингээд ийм хуршүүдээ ингээд сүлээд ингээд танихаа болцсон тий. Одоо хажууд ямар айлгаа дээшээ ямар айлгаа мэдэхгүй болцсон тий. Тэгэхээр ингээд ийм нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулвал бас аюу үр дүнтэй. Хүүхдийн баярыг зохион байгуулах ч гэдэг юм. Одоо яг ингээд би ч одоо ингээд ийм олон хүүхд төрүүлсэн болохоор ингээд хүүхдээ салхилуулж байгаа л найзуудтай олчдаг байсан тий. Тэгэхээр тэр нөхцөлийг аягүй сайн бүрдүүлж өгвөл энэ community аягүй тийм үр дүнтэй болдсон юм лээ. Тийм, ер нь яг хуу тэрэн дээр барилгын компани зүгээс зөв төлөвлөлттэй л байх хэрэгтэй. Одоо тэр төлөвлөлтөн дээр нь яг одоо юу гэдэг та ингээд хүүхдээ салхилуулж штэ тий. Тэгэхэд хажууд чинь дахиад яг тэр насных нь хүүхдээ адилхан тий. Тэгээд ээжүүд хоорондоо ярилцах тэр боломж болцоотой орон зайг нь бий болгох нь аягүй чухал. Тэгээд одоо юу гэдэг чинь одоо настай хүмүүс одоо зүгээр нэг сандал дээр суугаад байгаа ш манай дээр одоо шатрын ширээ байгаа гэдэг ч юм уу теннисний ширээ байгаа гэдэг ч юм уу гэхээр ингээд нөгөө олон талд оролцоог бодоод тэр олон талд оролцоог нь хангах орон зайг бий болгох нь барилгын компани буюу бидний үүрэг. Энээс цаашаа одоо юу гэдэг чинь зохион байгуулалтын арга хэмжээ гэдэг ч юм уу тэр бол нэг оршин суугчд өөрсдөө бий болоод тий хэдүүлээ ингээ хэдүүлээ тгийгээд нэг оролцоогоо нэмэгдүүлээд сөөхтөгөө хамтарч ажиллаад заавал сөөхний даргаыг хүлээгээд авахгүй тий өөртөө ягаад одоо би хүүхдүүдтэй нэг хэдүүлээ гоё ингээд тгий гэж яагаад болдгоо юм тий тэр л одоо айгу чухал байна. Барилгын компани зүгээс бол бид нар олон талд оролцоог бодолцсон зөв төлөвлөлттэй байх. Тэгээ тэр орон зайг нь бий болгох нь л чухал. Тэгээ бид нар бол тэгсэн гэж боддог миний хувьд. Зөв. Би бас тэгж бодчих. За хоёлаа сүүх рүүгээ буцаад оръё тий. Ер нь бол одоо ингээд танаа сүүхийн төлөлт бас хэрвээ одоо ингэ шинэ байранд орсон хүмүүс ямар одоо асуултуудыг илүү их асууж байна. Яг бодтойроо бид нар чи өөрсдөө нөө сүүх бол 12 сарын 1 хүртэл авч явсан байхгүй. Тэрнээс хойшоо бол сүүхэн сүүхтөгөө гэд ингэ явчихна. Тэр яг нөө дотоод нарийн мэдээлэл нь бол барилгын компани сүүх хоёр тусдаа. Тэгэхээр бид нар бол тэр дотоод нарийн мэдээлэл рүү орох боломжгүй. Гэхдээ одоо бол нөө сүүхийн төлбөр нөгөөхгүй гэдэг ч юм юмнууд бол байсаар байдаг. Тэгээд аль болох бид нар нөгөө яаж оролцож болох уу, яаж одоо нөгөө тусалж дэмжиж болох уу гэдэг л одоо зарчимтайгаар хоорондоо харилцан явдаг. Тэгээд энэ дээр нэг ойлголтноос одоо юу гэдэг чинь барилгын компани сүүхтөгөө одоо хамт мөнгө идэж уусан гэдэг ч юм уу ингээд нэг тийм буруу зөрөө тийм нэг сонин ойлголтууд байгаад байдаг. Энэ дээр бас за одоо бусад компаниуд яадгийг бид нар мэдэхгүй ш. Гэхдээ одоо барилгын компани сүүхэд яагаад оролцож чинь гэхээр хийсэн бүтээсэн юм одоо бүр их муухай дордуулчихгүй тулд одоо хамтдаа ингээд хийгээл гэж тусалж дэмжиж байгаа хэлбэр болохоос биш одоо сүүхийн мөнгнөөс илүүддэг идэж угаад ч юм уу тийм юм рөөсөж байхгүй. За манай компанид л ерөөсөө байхгүй. Тэр аль болох бид нар хүмүүс бие одоо жишээ нь ингээ оролцоо гэдэг шүү дээ. Тэгэл манай компанид бас оролцоогоо л нэмэгдүүлж байгаа хэлбэр нь тэр гэж ойлгодог. Сүүхийн төлбөр төлөлт бол тийм сайн биш байгаад байгаа. Гэхдээ мэдээж нөгөө сүүхийн төлбөр төлөлт чинь өөрөө нөгөө нэг одоо байгаа сүүх нь хэр ажиллаж байгаагаас хэр мэдээлэл өгж байгаагаас яаж ажиллаж байгаагаас бас хамаарна. Гэхдээ яаж ажиллаж байгаагаа харуулахын тулд төлбөр төлөх нь бас чухал. Тэгээд тэр төлбөрөө төлөөлөхийн тулд бид нар нөгөө нэг одоо сүүх нь өөрөө мөнгөө одоо авахын тулд бас мэдээлэлтэй байх эхний арга хэмжээнүүд авах нь чухал байгаад байгаа. Тэр одоо яг нэг юм одоо шинэ байр манай байрны хувьд бол 2 дугаар ээлжийн ашиглалтанд ороод нэг удаагүй байгаа учраас ер нь аль нэг тийм процессын хувьд ингээл процесс дээр л явж байгаа. Тэгээд тухай сайхан жигдэрч байгаа. Тийм. Яг одоо борлуулалтыг чинь магадгүй ингээд тийм тактик талаас нь асуумаар байна л да. Яг өсөөгийн төлбөрийг л асуугаад байгаа болохоос шууд үнцийн нэг асуухгүй шүү дээ. Тийм тэгэхээр одоо манай ганжаа бол үйл хөдлөхөрөнгийн салбарт тодорхой хэмжээнд бас хангалттай одоо мэдээлэлтэйгээр ажилласан тийм тэгэхээр үйл хөдлөхөрөнгийн одоо үнцийн метр квадратад одоо энэ сүүх нөлөөлдөг үү? Нөлөөлөх байх уу? Тэр чинь одоо бидний хувьд бол нөө зөвхөн 4 хааны дунд амьдрааг байхгүй орчин худалдаж авч байгаа. Байр гэдэг бол ерөөсөө орчин тэгээ зөвхөн байраар хэмжигдэхгүй. Тэгэхээр тэр байршил, орчин, төлөвлөлт одоо агаарыг хүртэл худалдаж аваад байна шүү дээ яг үнэндээ тийм тэгэхээр зэрэг
одоо бүхэл бүтэн юм лайфстайл буюу амьдралын одоо чанарыг худалдаж авч байгаа. Тэгэхээр ер нь аль суух тэр болгоныг одоо бүрэн бүтэн одоо яг тэр гоё нөхцөлийг бүрэлдүүлэх хамгийн чухал оролцоог хангах зүйл бол суух. Тэгэхээр суух бол манай борлуулалтанд одоо бүр 5-10 жилийн дараах тэр үнцийн тул маш их нөлөөлнө. Энд ингээл барилгын компани хувьд ч гэсэндээ энэ чинь нэг бариад хаях нь одоо чухал биш тий. Ашиглалтыг бодолцож төлөвлөх нь чухал. Тэгээ тэр бодолцоод төлөвлөөд одоо хийхээс хойшоо дахиад оролцоогоо нэмэгдүүлэх нь бас чухал байгаа. Би тэг дайл болгол нөгөө нэг хайчихгүй одоо тий ингээд орхиод явчихгүй энэ гоё төслөө эн чинь бас бидний нэрийн утас ахгүй юу. Тэгэхээр энэ гоё төслөө ингээд урт хугацаанд юм үнцэнтэй байхын тулд хичээж л ажиллаж байна. Зөв. Метр квадратад яалтчгүй л нөлөөлнө. Тийм яг хөө мэдээж ингээд юм зах зээлийн ханшч гэдэг юм уу тий. Одоо ингээд юм өсөд байгаа юм шиг боловч байшин барилгын тий. Тэгвэл яг ингээд тухайн худалдаж авсан хөрөнгийн үнц нь үнэхээр нөлөөлнө. Хүмүүс одоо жишээ нь яг ингээд байгаа байхгүй. Сөөхөн муу болохоор байраа сольчдөг. Тэгээ шинэ байранд орчдөг. Тэгээ дахиад муу болохоор дахиад сольчдөг. Тийм тэгэхээр хүн амьдралдаа нэг юм 5-6 удаа байр сольж байгаа байхгүй. Тийм тэгэхээр ингээд нэг нүүдэлчин Монгол гэдэг одоо юм нэг байгаад байдаг тий. Тийм тэгэхээр магадгүй тий одоо энэ хөрөнгөний үнц нь хадгалагдаад байрандаа дуртай байгаад тий байрны чанартай байгаад барилгын компани хэлсэн амдаа хүрдэг байгаад ингээд явах юм бол заавал одоо ингээд юм нүгэд ч юм уу тий мэдээ сайжруулж болно л да. Гих талаас нь би бас ойлгоод байгаа. Тэн дээр бас нөгөө сүүх одоо муу айлаа гэд нүгэд ээж бас та болохгүй байхгүй тий. Хинч байсан. Өөрөө яагаад сүүхтэй оролцоод тий одоо ядаж нөгөө сүүхийг тайлан бэлэн байгаа шүү дээ. Ороод харвал магадгүй тэр нөгөө нэг app одоо ашигладаг болсон. Тэр болгоныг деталь хараад өө манайх чи ингээд идэм бин тэгээд идэм бин тэгвэл ингэчээл та тэгчээл та гэд ерөөсөө нөгөө оролцоо байхгүйгээр нөгөө хөгжил байхгүй тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө л оролцоотой заавал нүх шаардлагагүй шүү. Тэгэхээр тэр барилгын чанар нь сайн байгаад сүүхэн муу хамт тав өөр оролцолтой. Тийм л юм. Тэгээ би бол одоо хувь хүний зүгээс шүү тий. Тийм. Construction-ы зүгээс биш. Зөв. За барилгын одоо төсөл хөгжүүлж байгаа компаниуд угаасаа одоо тий сүүхэд өгнө гэд ингээд тодорхой угаасаа ойлгомжтой шүү дээ. Тийм тэгэхээр та нар ингээд хүлээлгэж өгөхдөө одоо юун дээр илүү анхаарсан бэ? Яг нь инженерүүд одоо бүх деталь болгон дээр хүлээлгэж өгнө шүү дээ тийм ээ. Менежментийн одоо багийнхан сүүхийн нөгөө нэг дарга менежер бүх хүмүүстэйгээ ингээд хүлээлгэж өгнө. Энэ дээр бол зэрэг аль болох нөгөө нэг бүх юма бүрэн бүтэн болгочоод нэгдсэн байдлаар хүлээлгэж өгөхийг хичээсэн. Одоо нэг дутуу юм хийчээд за тэдний хугацаанд засаа ингээ тэгээ гэдэг ч юм уу тийм тохиолдол биш. Аль болох нэг хүлээлгэж өгтөө бүрэн бүтэн хүлээлгэж өг. Тэгэж хичээсэн тийм. Ер нь тэгээд хүлээлгээд өгчихсөн тэгэл цаашдын арга хэмжээг авах нь сүүхийн л. Гэтэ бид нар бас ерөөсөө хайчаагүй тийм аль болох нэг оролцоогоо хангаад чадах, тусдах, дэмжих боломж болцоо юу вэ тэгэл явдаг. Ганжаа маань юу гэж бодож байна? Яг энэ туршлагаасаа харахад ер нь энэ сүүхийн дарганаар одоо мэрэгжлийн байх хэрэгцээтэй. Маш хэрэгцээтэй. Тийм чи маш чухал хүндтэй олон арга айлын асуудлыг шийдэж байгаа. Тийм учраас тэр мэрэгжлийн байх тийм тэгээд одоо ажилтай хариуцлагатай байх. Тэгээ дээрээс нь одоо юу гэдэг чинь нөгөө нэг гадаад харилцаа буюу одоо энэ чинь нөгөө нэг олон талт нөгөө нэг төрийн болон хувийн хөгжлийн байгууллагуудтай харьцаа шүү дээ. Лифт гэл ингээл зөндөө ажил байгаа. Энэ болгонтой харилцах тэр нөгөө нэг тэр мэрэгжлийн ур чадвар маш чухал байгаа. Одоо энэ чинь нөгөө одоо манай хотхон гэх чинь 375 айлын хотхон тэнгууд 375 айлын магадгүй ихнэр нөхөр өр хүүхэд нь нийлээд хэдэн мянган айлын хүмүүсийн асуудлыг энэ бол маш хүндтэй хариуцлагатай ажил. Тэр мэрэгжлийн ур чадвар маш чухал. Би энийг бас байнга ярьдаг л та. Сүүхийн дарганаар барилга хүлээж авахдаа анхаарах зүйлсүүд их байдаг гэд тий. Мэдээж одоо барилгын компаниуд бол маш олон инженерүүдийн тий уруу ухаан одоо маш өндөр өртгөр ингээл байшин бариад сөөх гээл нэг хүндэл хүлээлгэд өчөж байгаа байхгүй. Тухайн хүний одоо ур чадвар одоо ингээд угаасаа ингээд дэлэхгүй шүү дээ. Бүх талын юмыг мэдэхгүй тий. Тэгээ магадгүй яг барилгын талын одоо хүн байх юм бол за ийм байдаг да гэдэг нэг ойлголт авчина тий. Яг энэ хүлээлгэж өгөх энэ процессд тулгамдчихсан асуудал байдаг уу. Тэг ер нь бол яг нэг талаас айдуулээ барилгын компанид танаа кейс тий одоо хүлээлгэж өгөө сурцсан барилгын компани бол дайцаагүй тий. Тэнгүүд ч одоо хэдүүлэнд нь одоо юм шинээр барилга гарч байгаа хотхон барьж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тэр талаас.
яг нөгөө зөвхөн барилгын компани гэлтггүй эхлээд нөгөө нэг юм хүлээлцэж өгч байгаа бол аливаа ажлыг хийж байгаа бол эхлээд заавар зөвлөмжийг өгөөд тэгээд дараа нь одоо ингэж ажилдаг шүү, энэ энд байгаа шүү, энэ ийм материалаар бүр хийгдсэн шүү, энэ пассворд гэрчлэг нь энд байна гэд бүх мэдээллийг өгчөөд тэгээд дараа нь хүлээлгэж өгвөл их зүгээр. Манай хувьд ч гэсэндээ тэр одоо яг журмаар явсан аль болох нөгөө мэдээллийн дахиад өгөөд тэрний дагалдах бичиг баримтыг өгнө. Тэгээд одоо ингэж ажилдаг шүү гэж ажиллагааг нь зааж өгнө. Ингээд цаашаа ингээд процесс явах юм бол их зүгээр. Ер нь одоо тэгжэл явах зөв юм болоо да. Манайх ч гэсэн тэгж явсан. Зөв. Ер нь одоо ингээд ийм туршлага тохируулгын 1 жилийн хугацаанд бол ингээд ийм байнгын ийм холбоотой харилцаа холбоотой байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Яг энэ дээр болохоор зэрэг бас хэлчмээр санагдаад байдаг юм нөгөө туршилт тохируулгын хугацаа 1 жил байдаг. Тэгээд тэрийг нөгөө нэг манай оршин суугчид гэх юм уу одоо зөндөл олон хүмүүс байгаа шүү дээ. Яг нөгөө 1 жил барилгын компани бүх юмаа хариуцна гэсэн ойлголттой байгаад байдаг. Гэтэл одоо юу гэдэг чинь сөөхөн бүрэлдсэн байгаад хүлээж авах сөөхөн бэлэн байх юм бол тэрийг хизээж хамаагүй те одоо айл амьдраад эхэлсэн л бол өгөхөд боломжтой байдаг. Тэгээд бид нар бол яг тэрнгээрээ л явж байгаа. Одоо зарим нэг одоо манай хүмүүсийн хувьд бол тэрэн дээр нөгөө танах одоо 3 жилдээ бараг 1 жил биш бүр 3 жилдээ ингээ хариуцах хэрэгтэй гэсэн ойлголттой. Тэгэхээр энэ нөгөө нийтлэг юм нэг мэдээлэл одоо тэр мэдээллийн дутагдaltaй байдлаасаа болоод бас нэг тиймэрхүү юмнууд бас үүсдэг. Тэгээд одоо тэрийг чинь одоо ингээл засаж залруулаад одоо ийм байд юм аа гэл ингээл тайлбарлал таниулаад явж байгаа. Тийм тэр бас ингээл борлуулалтанд бас нөлөөлөл тий. Борлуулалтынхан бас манайхан өөрсдөө бараг сүүхийн тухай хуулиа судлаар ингээл яваад байгаа. Тийм. Тэгээ ер нь бол би бас яг ингэж бодож байгаа. Энэ борлуулалтыг хийж байгаа хүмүүс яг энэ сүүхтэй хөрөнгөний менежментийн ойлголттой байх хэрэгтэй. Тий. Сүүхөөс гадна одоо яг борлуулалт хийж байгаа барилгын талын ойлголт аягүй чухал. Одоо барилгын компаниуд одоо юу гэдэг чинь одоо үйл хөдлөлт хөрөнгөний зуучлалын газруудад зүгээр зар гэлэнгээл өгчдөг. Гэтэл эндээс нөгөө за барилгын компани зарчдсан байж нөгөө эргээд урт хугацаанд хохирох хүмүүс нь эргээд өөрсдөө байгаад байдаг. Одоо тухайн хүн бол зараад хайчна. Борлуулалтын одоо менежер мэрэгжлийн байгаад барилгын талаар мэдлэгтэй байгаад одоо тэр барилгынхаа талаарх бүрэн зөв мэдээллийг өгөөд эргэх холбоотой ажиллах юм бол энэ дээр айл талтаа уг нь бол их тийм хаппи байхгүй юу. Тэнгүүд барилгын компаниуд бусад барилгын компаниуд ер нь бол нэг тийм жишгээр яваад байгаа надад бас нэг жоохон яг энэ салбарт их олон жил болж байгаа үнэд бол жоохон дутагдaltaй санагддаг. Тэгээд одоо барилгын одоо борлуулалтын менежер гэдэг хүн чинь бас нөгөө талаасаа маш хүндтэй хариуцлагатай хүн байхгүй юу. Тэр одоо том хөрөнгийг хүний амьдрах орон сууцыг насаараа хөдөлмөрлөөд олсон тэр мөнгөөрөө авч байгаа зүйлийг маш том шийдвэр гаргалтч. Тэрийг ингээд нөгөө бүрэн зөв мэдээлэлтэй ингээд өгөх нь уг нь чухал. Гэтэл зарим нэг одоо хүмүүс барилгын талын ойлголтгүйгээсээ болоод нэг тийм жоохон охироод байгаа борлуулалт маркетингийн чиглэлээр барилгын салбарт ажиллаж байгаа гэж байна шүү дээ. Тэнгүүд ингээд худлаа ирэх ямар ч үндэслэл байхгүй, боломжгүй. Одоо өмнө нь одоо магадгүй юу гэдэг чинь өстө манайх ийм тийм гэл ингээл болдог байсан байх. Гэтэл одоо бол яг бүх юм үнэн зөв бодтой байж борлогддог, зарагддаг. Тэгээд ер нь бол тэр нь бас амар чухал байгаа. Тэнгүүд ингээд нөгөө нөр худлаа яриад ингээл гэх нь бол нэг хэцүү. Тийм. Богино хугацааны асуудал. Тэгээд ер нь яг ийм одоо төр зургаар ингээл яваад ах юм бол иргэд одоо мэдээлэлгүйгээсээ болж хүмүүс маш их хохирдог. Зөвхөн байр орон сууц гэлтгүү тэгэл да. Мэдээлэлтэй болгохын тулд мэдээлэл өгөхийн тулд мэдээлэл өгж байгаа хүн нь өөрөө одоо мэрэгжлийн байх аймаг чухал байгаа. Тэгээд одоо би одоо ингээд олон жил байр зарж байгаа одоо борлуулалт маркетингээр байх би өөрөө барилгын хүн болохоор бас энэ юм тийм гэд хэлэхэд их амар байгаа гэдэг. Ингээд хүмүүстэй харьцаад явхад бас тодорхой хэмжээний ихтгэл үнэмшил төрдөгч байх. Төслийн борлуулалтыг одоо өөрсдөө хийхийн давуу талыг би бас ингээд юм юу гэж хардаг вэ гэхээр за судалгаан дээр нь оролцсон байдаг. За концептыг нь гаргалцсан байдаг. За тэгээд мэдээж барилгыг явуулсан ингээд өөрөө бас ингээд орцсон. За тэгээд өөрчлөлтүүдийг бас аягүй сайн ойлгоцсон байдаг. За тэгээд нөгөө худалдан авагч талдаа зөвлөхөд бид нэр одоо яг ийм байдлыг бид нэр хийнэ гэдэг ингээд ийм барилга танд хүлээлгэж өгнө гэдэг. Нэг каркас байхад л ерөөхдөө худалдаа авалтууд хийгдэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн чухал зүйл нь бол барилгын компани үнэхээр хэлсэн амдаа хүрэх. Тийм тэр аягүй чухал.
яг сүүлийн үед одоо барилгын компаниудын талаарх ойлголт айгүй хэцүү байна л да. Одоо зөвхөн одоо нэг 2-оор зогсохгүй маш олон барилгын компаниудын талаарх сөрөг буруу ойлголтууд байна. Тэрийгээ дагаад маст бол барилгын компани бол одоо хэрэггүй гэдэг ойлголтууд байгаад байна. Энэ дээр бол би нөгөө эсрэг байр суурь гэдэг аахгүй. Сайн барилгын компаниуд зөндөө байгаа. Тэгээд хэлсэн амандаа хүрхийг хичээдэг, хүрээд явдаг зөндөө барилгын компаниуд бол байгаа. Тэгээд тэр борлуулалтын яг албаны хувьд бол нөгөө анханасаа эцсийн хүртэл ажилласан хүмүүсийн хувьд бол одоо хамгийн их тэндээс нөгөө нэг хожих хүмүүс нь худалдаа авч тал өөрсдөө байдаг. Зөвхөн одоо үйл хөдлөх зуучлалаас аваад тэгээд утас нь холбогдохоо болчдөг. Эргээд хинээс юу асуух нь ойлгомжгүй. Тэгээ би одоо яах вэ гэдэг ингээд юм нэг тийм сонирн байдалд үүсчдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо зүгээр нэг юм үйл хөдлөх хөрөнгийн одоо нэг зуучлагчаас аваад ингээд явах нь борлуулалтын албатай харьцаад тэр хүнтэйгээ гэрээ байгуулад борлуулалтын албан дээр бол хүмүүс солигдож болно шүү дээ. Алба бол байдгаараа л байна. Компанитай гэрээ хийх нь бол маш том давуу талтай. Тийм. Концепт бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд өөрчлөсөн бол тэр мэдээлэл мэдж байгаа учраас хэлж чинь. Тийм. Одоо альва өөрчлөлт байхгүй төсөл гэж юусоо байхгүй. Тийм. Өөрчлөлт бол дандаа явагддаг. Сайнаар явагдана. Тийм. Мэдээж нөгөө нэг олон талын нөхцөл байдлаас болоод өөрчлөлтөд зөндөө гарна. Тэр болгон өөрчлөлтийг тухайн хүн өөрөө мэдээд шаардлагатай тохиолдолд хүмүүстэй мэдэгдээд тэгээ манай дээр харьцангуй гайгүй. Тийм. Танаа төсөлч яг нэг талаараа яг би одоо бас сурталчилгаа олчих үедээ гэдэг шиг яг нэг талаасаа танах аягүй тийм хариуцлагатай санагдсан л да. Яг би ингэ зөндөл хүмүүстэй суулздаг тий. Тэгээд хэлсэн амдаа хүрсэн байгааг би өөрөө бас боддоор ингэ харсан болохоор тий. Чин юу штэ. Одоо жишээ нь наазах ингээд нөө макет байгаа хгүй. Одоо тэгэнгүүт тэр анх яг төлөвлөж байхдаа хийсэн макет одоо би болцсон одоо нөгөө нэг бодит байдал бол асар ялгаатай. Илүү гоё хэд дахин сайжирсан. Тэгээ бид нар тэн дээр бол одоо өөрсдөө ч гэсэн айгуу тийм аз жаргалтай байдаг нэг тийм сайхан байдаг шүү дээ. Зарж байгаа үндэ ч гэсэн айгуу гоё яагаад байдаг аахгүй юу? Одоо манай сүхийг авраач гээд нэвтрүүлэг бид нараас хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол бид нар ийм зорилгын ийм барилгын компани чанар хэлсэн амдаа хүрж байгаа байдлыг гаргахыг зорж байгаа. Бид нар ийм 3 point байгаа аахгүй юу? Нэг нь барилгын компаниг гүйцэтгэл чанар. За хоёрт нь одоо сүхийг мэрэгжлийн байлгах тийм мэрэгжлийн хүмүүс ажиллах юм бол урт хугацаанд хөрөнгөний үнцийг өснө гэдэг талаас. Тэгээд оршин суугч нарын оролцоо гэдэг ингэж байгаа. Би юу асуумаар байгаа гэхээр танах одоо хүртээмжийн асуудлаа одоо барилга дээр яаж шингээсэн тухайгаа ярил. Манай хувьд бол одоо тэр хүртээмжтэй байдал гэдэг дээр бол маш их анхаарсан. Одоо манай төслийн хувьд бол төвшингийн зөрүүтэй одоо тийм зам бол байхгүй. Бүгд бол тийм налуу замтай тэрний стандартын дагуу хийгдсэн байдаг. Тэгээд одоо орцноос гарах тэгээд тэр нь одоо өөрөө нэг орцноосаа гараад хүүхдийн тоглоомын талбараа орох нь хүртэл яг юм нэг тэгш хэмт байдаг. Тэгээд одоо газрууд болохоор зэрэг лифтэн дээр зөвхөн барайл хэсэг байгаад байдаг шүү дээ. Харааны бэрхшээлтэй хүмүүст. Гэтэл манайх давхар болгон дээрээ барайл хэсгийг бас хийж өгсөн байдаг. Их мэдчлэн бол хүртээмжтэй байдал дээр маш их анхаарсан байгаа. Одоо тэгээд төлөвлөлт рүүгээ яриад явж болох. Одоо манай дээр тавьсан тоглоомын талбай, тоглоомууд хүртэл нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрхэн зэртэй хүүхдүүд тоглож болох үз тийм тоглоомууд байгаад байгаа. Тэр нь бас ингээл их баг гэлтгүү нөлөөлсөн одоо төлөвлөлтөнд бол ингээд шингэж орж явсан байна. Маш гоё. Өнөөдөр одоо барилгын компанийнхаа төлөөллийг оролцуулж байгаа бас зорилго юу вэ гэхээр бид нэр барилгын компаниуд яг ингээд жишг болгоод анхаарал өгчдөг бол тий төлөвлөлтөөсөө эхлээд анхаарал өгчдөг болвол одоо ингээд тийм хүнд аягүй тийм ээлтэй байгаа хгүй тий. Яг хоо тэр төлөвлөлтөн дээр нэг сонирхуулахад одоо ярьж болж байна гоё тий. Одоо манай захирал өөрөө ингээд нэг тоглоомоо сонгох гээд тэр ингээд янз янзын одоо тоглоомын нэг каталог хараад сонгох гэж үзсэн байна л та. Тэгээд за энэ гэл ингэчээд за ер нь хүүхдтэй харуулсан юм байна. За энэ дээр ингээд энийг одоо ингээд ээж нь захих гэж байна. Чи юу гэж бодож чинь гэсэн чи өө бид нар наадхан дээр чинь тоглохгүй бид нар энэ дээр тоглоно гэд. Тэгээд ингээд хүүхд нь ингээд өөрөө тоглох тоглоомоо сонгоод тэнгүүд тэн дээр ингээд ялтчгүй л битүү ингээд хүүхдүүд тоглодог гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдээс өөрчлөлт асуусан байгаа байхгүй юу? Манай захирлын хувьд бол ингээд хүүхдээр өөр нь ингээд тоглоомыг сонгуулад яг тэр хүмүүс одоо бид нар том үнийнүүдээр л ингээд хараад байдаг. Гэтэл яг хүүхэд өөрөө яг юу хүсэж байгаа гэдэг хүүхдээс нь асуучдаг. Тийм. Тэрээс амар одоо яг нэг ажилтны үний хувьд ч гэх юм уу тий айгуу гоё. Хийж байгаа зүйлдээ ингээд гоё зүйлийг шингээж чин сэтгэл яваад байгаа байхгүй тий. Би барилгын компаниуд ч гэсэн бас юм тодорхой хэмжээнд өөртөө
ингэж чин сэтгэл гаргадаг байвал гоё юм байна гэдэг үднээс би бас танаа төслийг онцлоод байгаа юм. Тийм. Ерөөсөө реклам хийх гэдэг. Тэгээд энэ чинь угаасаа нэг талаасаа бас борлуулалтанд чинь бас сайнаар хөдөлж байгаа шүү дээ. Тийм. Ялцчгүй л үнэхээр сайн нөлөөлдөг. Тийм. Манай орчин ер нь бол түрүүн би хэлсээртэй байршил орчин. Энийг худалдаж авдаг. Тийм. Одоо бол хотын төвөр зөндөө олон байрлалууд байна. Ягаад заавал манайхыг авах хэрэгтэй юм? Агаарт. Тэгээ дээрэс нөгөө нэг одоо хүүхдээ аюулгүй тоглуулад тий. Тэгээд ингээд сууч нь одоо эцэг эхчүүдийн хувьд бол тий маш том жаргал байгаа дээ шүү дээ. Тий ядаж яаж юугаас камертай ч юм уу тий. Яг ярил зөндөл юм байгаа. Гэтэл манай хувьд бол хээр гоё төлөвлөлт тоглоомын талбайтай. Хүртээмж жишээ нь ганцхан бас налуу замаар илэрхийлэгддэг юм байна л да. Хаалга жишээ нь ядаж ингээд юм хүнд хөнгөн тий. Яг манай улс ч өөрөө тийм эрсдэс суур амьсгалтай болохоор ингээд ялчгүй юм хатуу хаалга хийх хэрэгтэй болдог. Тэгээд жишээ нь хүртээмжийн нэг асуудал нь юу гэхээр нөгөө нэг орцны хаалга ингээд юм битүү байх дими гэж байгаа. Яагаад вэ гэхээр ингээд юм шилтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр шилээр ингээд цаанаас нь хүн ирж байгаа эндээс хүн ирж байгаа гэдгийг ингээ харах хэрэгтэй гэдэг гэж аахгүй. Тэгээд нөгөө бариулын хөртлөө одоо ингээ цаашаа нэгдэх, наашаа нэгдэх ч гэдэг юм. Маш ингээ тийм деталууд байт юм билээ л дээ. Тийм манайх болохоор бас тийм шилэн харагдана гэсэн. Бид нар яг нөгөө комистоос өмнө одоо яг нэг юм тусгай хэрэгцээтэй хүмүүсийг одоо уурж авчираад тэгээд тестлэлсэн. Тэгээд тэн дээр чи мэдээж нэг засаг залруулаад явсан. Тэгээ дараа нь мэдээж нэг улсын комисс ажиллахад те талын хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр нэг тусгай хэрэгцээтэй хүнийг одоо би өөрөө яг дагуулж аваад бүх одоо нэг байруудаараа савуудаараа яваад үзүүлээд харуулад ингээд орсон байгаа даа. Тэр яг зөвхөн одоо юу гэдэг тусгай хэрэгцээд хүмүүсийг тэр налуу замаар нь одоо налуу зам хийцэн л болоо гэж үзэх нь бас одоо өрөөсгөл ойлголт. Тэгээ нэг таны түрүү хэлж байгаа хаалга тэгээл нөгөө нэг хаалга нь онгоолтно гэдэг ч юм уу бүх юм нөлөөлөд явчихж байгаа. Тэгэхээр зөв барилгын компаниуд хувьд болохоор зөвхөн нөгөө нэг юм тэнд чинь инженерүүд, архитекторууд бол зүгээр нэг тийм залуучууд байгаа шүү дээ. Хүмүүс мэрэгжлийн хүмүүс байгаа. Гэтэл яг нөгөө нэг өмнө нь ингээ яг энд хүн амьдрнаа, янз янзын хүмүүс амьдрнаа гэдгийг нь тэр хүмүүсээс нь баг магадгүй аваад ярилцаад зөвлөгөө аваад ингээ явуул их зүгээр санагдаад байдаг. Тестлсэн гэдэг чинь маш зөв. Тийм. Бид нар яг өөрсдөн дээр л тулахгүй бол мэддэг байхгүй. Тий. Одоо тусгай хэрэгцээт хүн гэдэг нь ямар хүн бэ гэхэд чинь ингээд тийм 5 ойлголт байгаа байхгүй. 2 настай хүүхэд тэр хаалгыг өргөж дийлэхгүй бүдэрч унана тий. Тэгэхээр тэр түнд тусгай хэрэгцээ хэрэгтэй гэсэн үг. За тэгээд жирэмсэн ээж. За тэгээд 2 гартаа юм барьцсан хүн. За тэгээд мэдээж нөгөө нэг гар хөлн гимтсэн тий. За тэгээд нэг 5 дахиад нэг нь юу гэдэг вүлээ? Тий 80 настай хөгшин гэж байгаа. Хөгшин настай хүн. Тэгэхээр энэ бүх энэ 5 төрлийн хүнд нийцчлээвэл тэр тусгай хэрэгцээг хангаж байна гэж үзэх юм бэл. Тэгэхээр танад төсөл бас хангасан байна. Хүмүүсээр тестлүүлнэ гэдэг чинь хэр аргатай барилгын компаниуд тестлэхгүй шүү дээ. Тий. Хүүхдээрээ хүртэл тестлсэн байгаа. Тийм. Тэгэхээр тэр нөгөө яг одоо би ч гэсэн улсын комисс барилга хөгжил хийсэн хүн тийм. Тэгэхээр яг ингээд улсын комисс ч гэсэн тэн дээр ингээд юм хэрэгцээтэй хүмүүс бас ирдэг тий. Тэгээд магадгүй тэр хүмүүсийнхаа комментиг авдаг үгүй би сайн мэдэхгүй ямар ч лээсэн ингээд лифтний төвшин хүртэл ингээд тэр хэзэртэй явхад ямар ч тийм юугүй асуудалгүй байх хэвээр давжаагүй байх. Тий, давжаагүй. Тэгээд нөгөө гэрлүүгөө орох тэр хаалганы давжаа хүртэл ингээд шийдэгдсэн байх хэвээр. Маш олон зүйлийг байдаг. Тэгээд тэр болгоныг шингээсэнд одоо бас их баяртай байна. Гэхдээ одоо ингээд шингээгээд орхичих биш мэдээлэл мэдлэгжүүлэх тэр одоо асуудал бас байна. Тэгээд зөвхөн манайх гэхгүй бүх барилгын компаниудад тулгарч байгаа. Тэгээд нөгөө нэг тэн дээрээ илүү сайн анхаарах нь л чухал юм билээ л дээ. Бид нар тэгэл хичээгээл явж байна. Зөв. За одоо хин ганжаарлаасаа илүү нөгөө борлуулалтын хүн талаас нэг юм асуулт асууя. Та одоо ингээд байр шинээр худалдаж авах гэж байгаа тийм хэм хүмүүст гол үзүүлэлтүүдийг нь юу гэж харж байгаа вэ? Ямар байвал энэ байрыг ингээд худалдаж авбал аюу тийм зөв шүү гэж зөвлөгөө өгөх үү? Яг мэдээж нөгөө хүн бол өөрөө эхлээд байршил сонгоно тийм хамгийн их нөгөө нэг анхаарч фокуслж явдаг зүйл нь бол байршил байгаа дээ шүү дээ. Ажил амьдралтайгаа ойрхон, сургууль соёлтой ойрхон, ер нь гэхдээ сургуульд авсан одоо нэг нүүдэл бол их байдаг. Тэгэхээр тэр одоо байршлаа сонгох нь аягүй чухал байгаа гэдэг. Зөрүүлээд нөгөө нэг барилгын компаниас судлах. Тухайн барилгын компани нэг удаа барилга бариад энэ тоглолтоос гарчих.
компани юм уу? Өмнө нь юу хийж исэн юм бэ? Тэр хийжсэн гүйцэтгэлүүд нь ямар юм бэ? Байж болох бүхээс угаар судлах нь аягүй чухал байдаг. Тэгээд зүр хит рекламанд хуурдах биш те. Яг бодиттой тэр мэдээллүүдтэйгээ өөрсдөө эхлээд танилцах аягүй чухал байдаг. Тэгээд ирээд үзэх, уулзах. Барилгын материал нь одоо жишээ нь зөвхөн дотор цэцлийн материал дээр хүмүүс одоо акцент өгöd идэг. Гэтэл тэр барилгын даалт шугам тий даалт тэр хэрэгслүүд ямар вэ гэдгийг нь бас одоо нөгөө асуух нь чухал байдаг. Тэгэл асуух гингүүд нөгөө борлуулалтын төрөний ярьжсэн менежер маань мэдэхгүй бол бас хэцүү. Тэгэхээр нөгөө борлуулалтын менежер хэрэгэд мэдлэгтэй хань чухал байгаа тий. За тэгээд одоо дотор заслын материал гэхээс илүү тэр даалд одоо шугам хэрэгслүүдэд бас ач холбогдлоо гэж судлах нь аягүй чухал байдаг. Дотор заслыг бол яг өдөө хүн бол нөгөө обооны өнгөнд таалагдахгүй бол аваад өөртөө гоё одоо зөндөө барилгын материалууд байна шүү дээ. Тэгэл ингээл сайжруулад явчих болно. Манай хувьд бол аль болох сайн чанартай материалуудыг илж бай, даалдж бай ашиглахыг зорьсон, хичээсэн, гүйцэтгсэн. Тэрийг бол цаашаад бол урт хугацаанд дотор айлын доторх юм яаж өөрчилж болно. Хүмүүс нэг байр авч байгаа хүмүүс болохоор эн чинь ямар тэр чинь ямар гэдэг ил харагдах юм л ач холбогдол өгöd идэг. Тэр дотоод цаана байгаа юмнууд дээр аягүй ач холбогдол өгөх хэрэгтэй. Зөв. Тэгээд би бас нэмээд хэлэхэд юу юм л да. Хуршүүдээ сонгодог гэдэг шүү дээ тийм хуршүүдээ сонгодог. Мэдээж нөгөө ямар байранд орж байгаа. За тэгээд өөртөө community хэсэг дээр ингээд юм хуршүүдтэйгээ танилцаж тий байшингийнхаа үн цэнийг бүгдээрээ ярьдаг, санаа зовдог тий ингээд юм анхнаасаа байр худалдаж авахдаа би өөрөө оролцоотой байна шүү гэдэг бас бодлоо ингээд суулгачмаар байгаа байхгүй. Энд чинь миний худалдаж авч байгаа урт хугацаанд худалдаж авч байгаа амьдрах гэж байгаа орон сууц гэдэг мессежийг одоо чинь борлуулалтынхан ч хүртэл ингээд аюулсаа ойлгуулдаг байгаасаа гэж би асуусан. Тий. Ер нь аль тэр амар чухал. Одоо нөгөө л нэг оролцоо, нөгөө л нэг мэдээлэл мэдлэг олгох. Тэр бол нөгөө давхар нөө борлуулалтын менежерт одоо ирж байгаа үүрэг хариуцлага. Тэгээ бид нар ч гэсэн тэн дээр айгүй анхаардаг. За энийг ингээд энэ бол сөөг гэдэг чинь та өөрөө шүү. Сөөг бол юм байна. Хогоо ингэнэ, тэгнэ гэл ингээл одоо энэ гарын авалгаас гадна маш сайн хэлж ойлгуулахыг ер нь хичээдэг. Танах одоо жишээ нь ингээд ийм гарын авалганыхаа дагуу одоо хүмүүс ингээд асуулт асуугч гэдэг юм уу тий энийгээ таниулах арга хэмжээнд дээр бас яаж ажиллаж байна? За одоо ажиллаж байна. Тий ингээд нөгөө нэг ингээл орчиж бас болохгүй л байгаа юм л да. Ингээ харуулж. Тий. Тэгээд одоо Facebook-ын групп дээр нь оруулдаг ч юм уу тий. Тэгэл одоо байж болох одоо нөгөө айлуудаа тараана мэдээлэл өгнө үе нөгөө нэг давтамжтай ингээд ингэ шүү тэгээ шүү гэдэг мэдээллийг бол өгнө. Гэхдээ бид хэд нөгөө нэг давхар яг одоо үүндээ сүүхийн нөгөө үйл ажиллагаанд ингээд энийг ингээд хийгдгцэн энийг таниулах нөгөө сүүхийн үүрэг байгаад байдаг. Тэгэл одоо тэгэл аль болох хамтраал ажиллаж байгаа. Нөгөө бэрхшээл бас үүснэ л дээ. Тий. Сүүхийн даргын уур чадвар байна. Бас хэр одоо ингээд тийм харилцаа үүсгэх сонирхолтой байна ч гэдэг юм уу тий. Тэр талаас нь бас бэрхшээл угаасаа үүснэ манай дээр. Яг манай оршин суугчид харьцангуй гайгүй. Тэгэл ямар ч гэсэн энийг өгцөн байгаа. Одоо энийг бид нар ч гэсэндээ таниулах, мэдээлэл өгөх. Одоо хүн бол өдөр алга ингээл одоо уншаал суухгүй шүү дээ. Тэгэхээр байнгын давтамжтай харуулж мэдүүлэх нь чухал байгаа. Тэгэл тэр тал дээр үе шаттайгаатай л ажиллаа хийгээл. Зөв. За баярлалаа. За өөр одоо миний асуугаагүй одоо нэмэлтээр хэлхийг хүсдэг тий одоо манай нэвтрүүлгийн бас юм соёлтой өнгөлөг хот гэдэг тий ингээд энэ мессежтэй холбоотой хэлэх зүйл байвал. Айгу гоё нэртэй би айгу дуртай. Тэгээд яг энэ одоо подкастыг явуулж байгаа танд бас эргүү үний хувьд бол маш их баярлалдаг. Тэгээд үлдээгүй асуулт гэх юм бол оролцоод дахиад хэлмээр байна. Тэгээ эргэн хүн бол өөрөө яг нэг оролцоотой байж шүүмжлэлийг бол хинч хэлж чадна. Одоо шүүмжлэлээ ерөөсөө дуусахгүй. Тэгэхээр одоо оршин суугчч бай, одоо ер нь хинч бай. Одоо зөвхөн одоо манай хотхонд амьдардаг хүн биш шүү дээ, тийм ээ. Бүхэн оролцоогоо сайжруулж иж одоо хөгжиж дэвшнэ. Оролцоогүйгээр хизээж цаашаа явахгүй. Тийм тэгэхээр одоо тэрийг энийг нэг ч гэсэн хүн сонсоосоо л гэж бодчих. За маш их баярлалаа. Ганжаада. За тэгээ танаа төслийн бас ингээд сүүхийн менежмент нь бас яг мэдээж асуудалтай бол байж л байгаа. Тэгээ та бүхэн маш ингээд тийм тууштайгаар бас даваад гараарай. Тэгээ барилгын компани өөртөө ингээд төслөө ингээд орхихгүй байгаад чинь би бас айгуу тийм баяртай. Ер нь бол би ч гэсэн бас тэгж зөвлөдөг. Ер нь ингээд тийм шууд ингээд орхиод явж байгаа нь буцаагаад нөгөө оршин суугч нарын тав
тий та бүхний нэр хүнд тий маш олон зүйлд нөлөөлдөг. Тэгэхээр энэ тал дээр ингээд бас санаа нэгдэж байгаад бас их баяртай байна. За тэгээд өнөөдрийн подкастад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаараа ингээд өндөрлөе. За урайга илэн манай урайч бас айгуу гоё. За тэгээд хотхны соёлоос хотын соёл бий болноо. Баярлалаа.